Хэрвээ та энэ ирээдүйг ч юм уу те энэ боломжит хувилбарыг өөрчлөхийг хүсэж байх юм бол та өөрийнхөө энерги вибрашныг өөрчилснөөрөө өөр хувь заяаг сонгож болно гэсэн үг. Магадгүй танд энэ мэдрэмж зөндөө төрж исэн гэж бодож байна. Надад ч гэсэн зөндөө төрдөг. Бид нар ингээд бусад хүмүүсийг хараад ч юм уу эргэн тойронгоо харангууд бусад хүмүүсийн амьдралын бүх зүйл болоод идэг, бүтээд идэг. Гэхдээ яагаад миний амьдрал болохгүй байгаа юм болоо? Яагаад би бүтлгүүтээд байгаа юм болоо гэл бид нар айгүй их харьцуулах мэдрэмж өөрөө ирэхгүй цаанаасаа төрдөг штэ. Тэгээ зарим үед баг ийм бодол орж ирдэг. Миний хувь заяа ийм биш юм болов. Миний хувь заяа ерөөсөө л энэ зүйлийг хүртэх эрхгүй юм болов гэсэн магадгүй танд мэдрэмж төрж исэн байх. Гэхдээ өнөөдөр би танд хэлмээр нь бид нар хувь заяагаа өөрсдөө сонгож болдог. Үүнийг би та нарт маш энгийнээр тайлбарлаж өгье заяа. Бид нар хаяа кино үзэхээ явангууд кино театрт зөндөө олон киноны сонголтууд байдаг тийм үү? Аль киног сонгож үзэх нь бидний өөрсдийн маань сонголт. Тэнд магадгүй те аз жаргалтай кино байгаа, инээдмийн кино, хайрын тухай кино байгаа. Тэр кинонуудын утга санаа ч юм уу зохиол нь ерөөсөө өөрчлөгдөхгүй. Гэхдээ аль киног сонгож үзэх нь таны өөрийн сонголт. Яг үүнтэй адилхан таны хувь заяаны чинь маш олон хувилбар бичигдсэн байгаа. Таны те маш амжилттай, карьертай тэр хувилбар, эсвэл те гонигтай хайрын түүхийг сонгосон тэр хувилбар ч юм уу зөндөө олон хувь заяаны чинь хувилбар байгаа. Энергийн төвшөнд байгаа зү те infinite possibility буюу бүр хязгааргүй олон боломжит тэр хувилбарууд бүгд оршиж байгаа. Эднэрийг бид нар өөрийнхөө энергийг өөрчилснөөрөө бид нар өөрийнхөө хувь заяаг өөрчилж болдог. Тийм учраас та яг одоо энэ л миний хувь заяа юм байна. Би ингэж амьдрах ёстой юм байна гэж бодож байгаа бол энэ нь зүгээр л танаас гарч байгаа энерги гэсэн үг. Хэрвээ та энэ амьдралыг одоо байгаа амьдралаа хүсэхгүй байх юм бол та өөрийнхөө энергийг өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Үзэж хардаг хүн бөө гэл зөндөө олон хүмүүс байдаг штэ. Ийм хүмүүс рүү очингууд тэр хүмүүс заримдаа бидний хувь заяа чи ингэм байна, тэгхим байна гэд хэлж өгдөг. Зарим үнэхээр энергийг сайн мэдэрдэг хүмүүс нь үнэхээр сайн хэлдэг. Гэхдээ энэ хүмүүс нь таны яг байгаа энергийг чинь л уншиж байгаа гэсэн үг. Хэрвээ ямар нэгэн үзмэрчтэй маш сайн үзмэрч хүн чиний амьдрал тийм юм байна, чи бүтлгүүтх юм байна, инким байна гэж бодож байх юм бол яг одоо танаас гарч байгаа энерги дээр чинь суйрлаад таны ирээдүйг хэлж ин гэсэн үг. Хэрвээ та энэ ирээдүйг ч юм уу те энэ боломжит хувилбарыг өөрчлөхийг хүсэж байх юм бол та өөрийнхөө энерги вибрашныг өөрчилснөөрөө өөр хувь заяаг сонгож болно гэсэн үг. Secret буюу нууц гэдэг маш алдартай ном, Библи, өөр манифесташн арга, бясалгын арга дээр биднийг бүгдийн те та нар тэр зүйлийг яг авцсан юм шиг тэр аз жаргалтай гоё мэдрэмжийг өөрөөсөө гарга гэж ер нь бүхий л манифесташн арга барил дээр шаарддаг. Яагаад вэ гэвэл таны хамгийн гоё аз жаргалтай хувилбарыг чинь энергийн түвшинтэй таны энергийн түвшинг тэнцвүүлэхийн тулд тэгвэл миний бүр хамгийн аз жаргалтай хамгийн гоё боломжит хувилбар ямар хувилбар болоо би яг л тэр амьдралыг тэр хувилбараа өөрлөгөө манифест хиймээр байна гэж бодож иж магадгүй тэр өөрийнхөө хамгийн гайхамшигт хувилбарыг яаж олох вэ гэдэг талаар би та нарт хуваалцъя. Магадгүй таны тархин дотор те янз бүрийн хүсэл мөрөөдөл, зорилго, хийхийг хүсдэг зүйл, эсвэл те passion буюу тэр гоё дур, хүсэл, хобби гэж зөндөө олон зүйл тархин дотор чинь ингээл биднэрт орж ирдэг штэ. Ёо би тэгвэл гоё доо, тэр миний мөрөөдөл ингүүл гоё доо гэл тэр орж ирж байгаа таны тархинд байгаа бодол болгон чинь таны хамгийн тэр боломжит гоё хувилбар чинь тантай ярьж байна гэсэн үг. Бид нэр хүн төрлөختөнтэй харилцахдаа ам хэлээрээ ярилцдаг. Гэхдээ энергийн түвшинд бид нар арай өөр арга барилаар харилцдаг байгаа. Жишээлбэл таны те хамгийн боломжит гоё хувилбар чинь тантай эдгээр гоё хүсэл, мөрөөдөл, зорилго гэ эдгээр бодлуудыг өгснөөрөө тантай харилцаж байна гэсэн үг. Гэхдээ та мэдээж хүнтэй харилцдаг шиг энэ бодлууд өмнөөс ярина гэж байхгүй. Гэхдээ та үйлдэл хийснээрээ энэ өөрийнхөө хамгийн гоё боломжит хувилбартайгаа харилцаж ин гэсэн үг.
танд тэ энэ хүсэл, мөрөөдөл, зорилго, гой бизнесийн санаа гэл бүх зүйлүүдийг өгнө. Гэхдээ та юу хийх ёстой вэ гэх юм бол заавал ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй. Танд ном бичих санаа байх юм бол за энэ би номыг биччихье, энэ дууг биччихье ч юм уу, ямар нэгэн үйлдэл хийж байх юм бол та энэ өөрийнхөө хамгийн гоё боломжит хувилбартайгаа энэ энергийн солилцоо хийгээд тэр энергийг өөрлөгөө татж гинэ гэсэн үг. Тийм болохоор та өнөөдөр өөрөөсөө асуугаад үзээрэй. Таны хамгийн төгс гоё хувилбар те тэр хүн өөрөөсөө ямар энерги гаргах байсан бэ? Ямар үйлдэлийг гаргах байсан бэ? Жишээлбэл би өөр дээрээ аваад үзье л да. Аминагийн хувьд гэх юм бол сая эмэгтэйчүүдэд нөлөөлдөг өөртөө итгэлтэй тим эмэгтэй байхыг хүсэж байгаа. Тим эмэгтэй хүн өөрөөсөө ямар энерги гаргах вэ? Ямар үйлдэл гаргах вэ? Тэр эмэгтэй өөрийнхөө зорилгыг мэдэж байгаа учраас бичлэгээ хийн тийм үү? Эдитлэн хийх юм зөндөө байгаа. Би энэ бичлэг хэр их хүнд хүрэхин, яахын, яг сая хүмүүст нөлөөлж чадах уу? Мэдэхгүй. Гэхдээ би зүгээр л үйлдэл болон энергиэрээ энэ зүйлийг өөрлөгөө татах гэж хичээж байна гэсэн үг. Хэрвээ та энэ бичлэгийг үзэж байх юм бол аль хэдийн миний энэ энерги таныг татсан та энэ бичлэгийг үзэж байгаа. Аминагийн өөр энергитэй өөр хувилбар ч гэсэн байгаа. Аминагийн зүгээр залхуураад юу ч хийгээгүй ч юм уу Netflix үзээд залхуураад хэвтэж байгаа тэр хувилбар ч гэсэн байгаа. Тэр хувилбар бас өөр тэр боломжит хувь заяагаа өөрлөгөө татна гэсэн үг. Тийм учраас та ямар энергийн түвшинд байна, ямар хүрээлэлд байна, яг түүнтэйгээ холбогдсон ирээдүйг өөрлөгөө татна гэсэн үг. Тэгээ зөндөө олон хүмүүс би яаж энергийнхаа түвшинг өөрчлөх вэ? Би яаж энерги өөрчлөх вэ гэд надаас асууж ирсэн. Энэ нь хүн болгоных өөр байдаг. Яагаад гэвэл хүн болгоны дуудлага, хүсэл, зорилго, мөрөөдөл энэ амьдрал дээр хийх ёстой зүйл нь өөр байдаг учраас би яг таныг яг ингүүл тэгвэл гэж хэлж чадахгүй. Гэтэ та яг өөрөөсөө асуугаад үзээрэй. Та юу хийхдээ хамгийн ихтэй утга учиртай, аз жаргалтай санагддаг вэ? Зарим хүн зураг зурхтаа ч юм уу, дуулахтаа ч юм уу эсвэл бүжиглэхтэй, ном бичихтэй, хүмүүст гоё зүйлсийг хуваалцахтаа, хүмүүст туслахтаа ч юм уу та ямар үед тэр хамгийн гоё дээд зэрэглэлийн гоё тэр мотивашн, тэр passion, дур хүсэл, тэр мэдрэмжийг авж ийн. Яг тэр үедээ таны энэ vibration энерги чинь ингээд маш өндөр байна гэсэн үг. Та яг тэр аз жаргалтай, гоё мэдрэмжтэйгээр тэр зүйлийг хийж л байх юм бол энэ нь та өндөр vibration-тэй байна гэсэн. Тэгээ миний хувьд ч гэсэн миний боломжтой гэж ботсон зүйл болгон маань ингээд бийжээд болоод бүтээд явж байгаа. Таны хувьд ч гэсэн яг адилхан танд зөндөө олон хүсэл мөрөөдөлтэй зөндөө олон гоё бодлоод орж ирдэг л ах заримдаа бид нар хий хоосон дими мөрөөдөөд гээд ерөөсөө үйлдэл хийдэггүй шүү дээ. Гэхдээ би өнөөдөр танд хэлмээрэн таны тархинд орж ирсэн бодол мөрөөдөл хүрхийг хүсэж байгаа зүйл болгон чинь танд боломжтой та хүрэх ёстой учраас энэ бодлууд танд орж ирж байгаа гэсэн үг. Тийм учраас хизээж битгий өөрийнхөө хүсэл зорилго бүх зүйлдээ бууж өгөөрэй. Тийм учраас ер нь бол энэ зүйлсээ бийжүүлэхийн тулд маш хурдан цаасан дээр бичээд авах хэрэгтэй. Тийм ч учраас би янз бүрийн manifestation дэвтэр, тэмдэглэлийн дэвтрийг бол үнэхээр сайн хөтэлдэг. Тэгээ хамгийн гол нь маш хурдан үйлдэл хийх хэрэгтэй. Магадгүй та ютубер болмоор байж магадгүй, ийм зүйл, тийм зүйлийг хиймээр байж магадгүй. 3 өдрийн дотор юм уу 7 өдрийн дотор яг түүнийхээ араас бичээд тэгээд шууд араас нь үйлдэл хийгээрээ ютубер болмоор байна гэж та цаасан дээр бичсэн бол тэр 7 хоногт шууд ютуб бичлэгээ хий. Эсвэл би яг өөрийнхөө гоё тийм юмтай болмоор байна гэж ботсон бол яг түүнийхээ төлөө ямар нэгэн үйлдэлийг заавал хийгээрэй. Тэгээд бүр таны амьдралд бүх зүйл яаж бичихийг хараарай. Бас санарт өөр ерөнхий энергийн түвшинг өндөр байлгах янз бүрийн арга барилыг хэлж өгье. За эхнийхэд нь юу вэ гэх юм бол та нар амнаасаа гаргаж байгаа үгээ сайн өөрчлөх ёстой гэдгийг хүн болгон мэдэж байгаа бах. Би дандаа ярьдаг янз бүрийн батталын үгс хэлээч ч юм уу хамгийн таны тэр төгс хувилбарт эмгтэй чинь амнаасаа ямар үгийг гаргах вэ гэд сайн бодоод үзээрэй. Тийм учраас сөрөг үгийг бол бүр ингээд бүгдийг арчиж хаях хэрэгтэй. Түүнээс гадна та бас бяцлаглалын аргыг хэрэгжүүлж болно. Бяцлаглалын арга гэх юм бол үнэхээр энгийн ямар нэгэн ерөөсөө дүрэн байхгүй өглөө босоод хамгийн тэр өөрийнхөө төгс
вайберт энергитэй холбогдно гэсэн үг. Энэ нь юу вэ гэх юм бол өглөө болгон босоод өөрийнхөө мөрөөдлийг бодох ч юм уу те, өнөөдрийн төгс хувилбарт та ямар үйлдэл хийх ёстой вэ? Тэр одоо мөрөөдөл зорилгодоо хүрэхийн тулд ч юм уу зүгээр л тэр зүйлийг бодоод бай. Таны төгс хувилбарт тэр эмэгтэй чинь яаж алхаж чинь, яаж ярьж чинь гэх те. Зүгээр л төсөөлөн бодох тэр чадвараа ашиглаж болно. Дараагийн энергийн түвшнөө өөрчлөх арга барил юу вэ гэх юм бол дасгал хөдөлгөөн хийх, юу ч хийсэн байж болно. Йога, жим, гүүх ч юм уу те, ямар нэгэн хөдөлгөөнийг хийжээж бид нар энэ биеийн доторх энерги ингээд одоо хөдлөж гин гэсэн үг. Яагаад гэвэл ихэнх үед бид нартэй хэн нэгэнд гомддог ч юм уу ямар нэгэн байдлаар trauma гэд эн тэндээ ингээд өөрийнхөө энергийг ингээд гацаачдаг. Тийм учраас ингээд байнга үүнийгээ хөдлөж явах ер нь хэрэгтэй. Ерөнхийдөө бол өөрийнхөө биедээ анхаарах, биеэ арчилж тордох гэдэг эдгээр нь үнэхээр чухал. Жишээлбэл дасгал хөдөлгөөн хийгээд, эрүүл хооллоод, ус уух гэдэг ч юм уу те. Хүн угаасаа өөрийнхөө биеийг маш тордож хайрлах хэрэгтэй. Энэ нь бид нар энэ дэлхий дээр хүн болж төрснийхөө хувьд энэ өөрийнхөө махан биеийг одоо сайн хүндэлж гэсэн үг. Түүнээс гадна энэ гоё энерги чинь ч гэсэн маш гоё тийм урсамтай байх болно. За дараагийн маш чухал зүйл юу вэ гэх юм бол бүх зүйлд талархалтай байгаад баярлаа гэж хэлэх. Бүх зүйлд хүмүүст, байгаль, хорвоо, ертөнц, нар, сар гэдэг бүхий л зүйлд талархлаа илэрхийлээд бүх зүйлийг хүндлэх хэрэгтэй. Энэ нь яаж ийн вэ гэх юм бол бид нар өөрийнхөө энергийг цэвэрлэж гин гэсэн үг. Үүний эсрэг нь юу вэ гэх юм бол бид нар ихэнх зүйлийг одоо буруу шагаад, буруутгаад хүмүүсийн араар ярих. Энэ үед яадаг вэ гэхээр бид нар энэ хохирогч сэтгэлгээнд ороод хизээж өөрийнхөө хүссэн зүйлийг манифест хийж чадахгүй. Эсвэргээрээ хүн өөрөө өөртөө хариуцлага хүлээгээд би бүх зүйлд талархалтай байна. Надад юу ч тохиолдсон байсан гэсэн хүнд бэрхшээлтэй зүйл те. Ийм зүйл байгаа ч гэсэн би энэ хорвоо ертөнцид ирсэн учраас талархалтай байна гэд энерги ингээд цэвэрлэж эхлэх үед тань руу бүр гайхалтай зүйл татагдаж эхэлдэг. Ягаад гэвэл таны хүрээлсэн бүх зүйл чинь танаас гарч байгаа энергийн үр дүн. Та өөрийнхөө энергийг цэвэрлэж эхлээд өөрчилж эхлэх үед зүгээр л таныг тойрж байгаа бүх зүйл чинь өөрчлөгдөөд эхэлдэг. Тэгээ миний хувьд ч гэсэн би одоо ийм талархалтай байх энэ зүйлийг суралцаад одоо 3-4 жил болж байгаа мó. Миний амьдралд татагдаж ирж байгаа хүмүүс, надад тусалдаг хүмүүс гэд бүр ингээд бүх зүйл гайхалтай бүр өөрчлөгдөж байгаа. Та ч гэсэн те яг хэдэн өдөр хэдэн сар танд нэг их зүйл мэддэхгүй байж магадгүй. Гэхдээ таны амьдралын дадал зуршил болоод үргэлжлэх үед таны амьдралд зүгээр л бүх зүйл өөрчлөгдөж эхэлнэ. За тэгээд өнөөдрийн энэ арга барилууд танд таалагдсан гэж найдаж байна. Эдгээр арга барилыг баримтлаад өөрийнхөө энергийг өөрчлөөд, цэвэрлээд өөртөө тэр хамгийн гайхалтай гэсэн зүйл болгоныг татаад бүх хүссэн зүйлээ өөрлөгөө манифест хийгээрэй. Хамгийн сүүлийн зүйл нь юу вэ гэх юм бол та нар намайг өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бүтээцгээе, хоолзын сургалтыг явуулгийг мэдэх бах. Хоолзын сургалтын дээр ингээд сэтгэлгээ оруулаад ингээд явдаг. Тэгээд энэ сургалтаа сая 2-3 сар явуулахгүй байжгаад одоо 5 сар дахиад явуулах гэж байгаа. Энэ 2 сар би яагаад явуулаагүй гэх юм бол би хүмүүстэй тренинг хийжсэн, circuit training. Тэгээд зөндөө олон хүмүүстэй ажиллаад гайхалтай үр дүнгээ авсан байгаа. Тэгээд 5 сарынхаа сургалтыг болохоор яг дасгал хөдөлгөөнтэй холбоод бүрэн бүтэн дасгал хөдөлгөөн, сэтгэлгээ, хоол зүйгээд бүх юмыг ингээд бүрэлдүүлсэн тийм сургалтыг явуулж байгаа 3-7 хоногийн. Тэгээ хэрвээ та үнэхээр өөрийгөө өөрчлөе гэж хүсэж байх юм бол хоол зүйн тал дээр, сэтгэлгээний тал дээр, одоо биеийнхаа тал дээр ч гэсэн өөрчлөлтийг авъя гэж бодож байх юм бол заавал энэ сургалтанд суугаад 21 хоног өөрийгөө надтай хамт сориорой. За тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.